Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Өвчин гэж юу вэ? Үргэлжлэл, эрүүлжиж эхлэх. Хэрвээ та эрүүл саруул болох замдаа орё гэж хүсдэг бол өөрийнхөө өвчний өмнө хариуцлага хүлээж, түүнд хандах хандлага өөрчлөх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь өвчин үүсгэхэд таач мөн өөр хинч буруугүй гэсэн үг. Өвчин гэдэг нь далд ухамсараас танд ямар нэг юмыг та буруу хийгээд байна. Үйлдэл, хариу үйлдэлт нь танд хортой гэдгийг сануулж байгаа дохио. Өвчин нөгөө талаар таныг өөрийгт нь ямар нэг бүслүүлэгч үйлдэлээс хамгаалах хамгаалалт юм. Эцсийн эцэст энэ нь Бурхны, ертөнцийн, дээд ухамсарын тантай ярьж байгаа яриа юм аа. Таны өвчин танд юун тухай сануулахыг хүсэж байгаа вэ? Би өөрийнхөө практикаар маш олон хүн өвчнийхөө өмнө хариуцлага хүлээх тухай саналыг таагүй хүлээж авдгийг мэднэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь өөрийгөө болон өрөөлийг шүүмжлэх, ондлох, яллахаас татгалзна гэсэн үг. Энэ нь хичээл зүтгэл, хүч чармайлтыг шаарддаг. Өөрөө өөрчлөгдснөөс бусдыг ялах нь хамаагүй амархан байдаг бололтой. Зарим хүмүүс зовлонгийнхоо шалтгааныг мэддэг атлаа өөрчлөхийг хүсдэггүй, өөрийгөө шаналгаж явдаг. Гэхдээ яа гэх вэ? Хүн болгон өөрийн ертөнцөө өөрөө бүтээдэг хойндоо. Өөрийнхөө өвчнөд хариуцлагатай хандна гэдэг нь эмчлэгдэх анхны алхам гэдгийг би практикаас мэднэ. Түүнгүүгээр ямар ч хичээл зүтгэл үр дүнгүй болно. Ямар ч үнэтэй эм таныг аврахгүй. Та нэг эмчээс нөгөө рүү явж үнэтэй эм тарианд мөнгөө өрсөөр л байх болно. Хэрвээ та өвчнөдөө хариуцлага хүлээж чадвал орчин үеийн ангаах ухаанд эдэхгүй гэгдэж байгаа ямар ч өвчнийг харин эмчилж чадна. Одоо далд ухамсар өвчин үүсгэхийн тулд ямар арга ашигладгийг авч үзье. Эерэг бөгөөд нууцлаг зориг. Хүн бол маш ээдрээтэй гэсэрнэ тэнцвэртэй бодгол гэж би итгэдэг. Иймээс түүнд юу ч гинт илэрдэггүй. Иймээс түүнд үүсэж байгаа өвчин хүртэл итгэдэг. Иймээс өвчнөөс
далд ухамсарын гүйцэтгэж байгаа эерэг үүргийг олж харах хэрэгтэй. Хүмүүсийн далд ухамсартай ажиллах явцдаа би тэдний өвчин өөрсдийнх нь тааварлаачгүй эерэг үүргийг биелүүлж байдгийг олж мэдсэн. Энэ нь жишээнээс ойлгомжтой харагдана. Надад үзүүлэхээр өндөр настай эмэгтэй ирсэн юм. Нөхөр нь нас барснаас хойш түүний толгой үргэлж эргэж, хөл нь говьж, тархины цусан хангамжийн өөр бусад өөрчлөлт илэрч эхэлсэн юм. Тэр үнийг ойр дотны хүний алдснаас боллоо гэж оншилж байлаа. Энэ гэтэл тийм биш байсан. Түүний далд ухамсар энэ өвчнөр дамжуулан хүүхдүүдээсээ анхаарал хүсээд байгааг тэр ойлгодоггүй явжээ. Учир нь тэр эмээ 3 хүүтэй, тэд бүгдээрээ эхнэр хүүхэдтэй тусдаа амьдардаг. Нөхрийг нь өнгөрсний дараа түүн дээр хаяал ирдэг байж л дээ. Нөхрөөсөө хойш эмээ маш их ганцаардаж. Энэ үед түүнд хэрэгтэй халамж анхаарлыг хүүхдүүд нь өгч чадаагүй байна. Өвчин нь түүнд шаардлагатай анхаарал халамжийг авчирч, хөвгүүд нь өдөр бүр ээлжлэн түүнийг эргэх болжээ. Тийм ээ, хүн болгон анхаарал халамжийг хүсдэг билээ. Энэ бол ойлгомжтой энгийн зүйл. Гэхдээ анхаарал татахыг хүссэн мэдрэлийн гаралтай өөрчлөлт болоход эрүүл мэнд аюулд ордог юм. Учир нь өвчин гэдэг бол анхаарал халамж хүртэх хамгийн амархан арга. Далд ухамсарын өвчнөөр дамжуулан хүлээдэг бас нэг үүрэг нь өөрийгөө хамгаалах. Зарим нэг нь ухамсарлахгүйгээр өвчнөөр дамжуулан ямар нэг асуудлаас зүхтаадаг бол зарим нь өвчнийг бодит байдлаас зүхтаах хэрэгсэл болгодог байна. Жишээ нь та ямар нэг юмыг хүлээж авахыг хүсээгүй тохиолдолд толгойтой шууд өвддөг үстэй. Та ядрангуут далд ухамсар таны ард агзанд амрах хэрэгтэй гэсэн дохио өгч өвтгдөг шүү дээ. Миний нэг үйлчлүүлэгч эмэгтэй үргэлж цус алддаг байжээ. Тэрээр савнда хавдартай гэсэн оншоор мис засалд орох гэж байсан. Азтай тохиолдлоор надтай учирсан бөгөөд тэр эмэгтэй ховсдолтонд маш амархан ордог байсан тул далд ухамсартайгаа харилцаад цус алдсан шалтгаанаа үзэн яддаг нөхөртэйгөө ойртохгүй байх шатаг гэдгийг мэдээд маш их гайхсан юм. Далд ухамсар нь цус алдуулах хэлбэрээр түүнийг нөхрөөс нь хамгаалдаг байж л дээ. Үүнийг мэдснийхэн дараа эмэгтэй нөхөртөөгөө харилцаагаа сайжруулж цус алдах нь болсноор барахгүй хэсэг хугацааны дараа эмчид үзүүлэхэд хавдрамж алга болсон байж. Өвчин ихэнхдээ хүсээгүй үйл хөдлөлөө гаргахыг тань хорьсон сааруулагч болдгийг. Жишээ нь гүйлсэн хоолойн өрөвсөл, хориотой зүйлийг хэлэхэд тань саадуулах, даралт, хорон санаа, хүчирхийлэл, зэвүүцтэй гаргахыг тань хориглох гэх мэт. Заримдаа өвчин ямар нэг зорилгыг хэрэгжүүлдэг. Бидний өвчин бол бидний бодлын үр дүн. Хүн болгон ертөнцийн нэг хэсэг. Нэгэнт ийм учраас энд ямар нэг даалгавар биелүүлж байдаг. ертөнцийн дээд хүч нь хүнд ер нь амьтаа болон амьгүй бүх юмд өөрийнхөө амьдралын явцаар баяжуулж явах ухамсарыг, далд ухамсарыг өгөөд дараа нь авдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө амьдралын үйл явцаар ертөнцийн хөгжил цэцгэлтэд хувь нэмрээ оруулж байдаг ажээ. Бүхий л амьд ертөнцийн адилаар ертөнцээр адилсах, ондооших, мөн бүтээх, сөнөөх хоёр үйл явц байнга явагдаж байдаг. Эрүүл мэнд харин энэ үйл явцын ерөнхий тэнцвэрээр тодорхойлогддог юм. Энэ тэнцвэр алдагдангууд өвчнөөр дамжуулан биеийн аль хэсэг тэнцвэр алдагдсны дохио ирдэг. Тэгвэл ямар замаар бидний бодол энэ үйл явцад нөлөөлдөг юм бэ? Бодол бол бүтээгч, сөнөөгч гэсэн хоёр хүчийг агуулгач ерөнхий энерги. Хүнд хайр, ээлдэг зан, анхаарал халамж, дэмжлэг хэрхэн нөлөөлдгийг мэднэ. Тэдгээрийг бусдад өгдөг, авдаг хүн аз жаргалтай, тайван, баяр баясгалантай, эрүүл амьдардаг. Харин хүнийг үргэлж занл хийлж, айлгаж, муу юм ярьж, толгойдоо үргэлж муу бодол тээж явах юм бол эрүүл мэнд нь хямардаг.
олон 100 жилийн өмнө нэг туршилт хийжээ. Хоньыг чонтой торны хажууд уяад хэд хоноход хонь өвдөж өгсөн байна. Хүмүүс өөрсдийнхөө бодлын хүчийг үнэлдэггүй бөгөөд яагаад элдв асуудал үүсэт байдгийг гайхдаг. Ямар сөнөөгч бодол танд байнга төрдөг? Та бусдыг хэр харааж, бусдад гомдолж байдаг уу? Хинд муу юм хүсэж хэнийг өрөвддөг вэ? Хүмүүс байнга хэн нэгэнд гомдож, эсвэл хийгээгүй нүглийнхээ төлөө өөрийгөө зэмлэж идэг. Бодол хэрхэн өөрийгөө сөнөөгч үйлчилгээ үзүүлдэг? Хэрвээ та өөрийнхөө тухай муу юм бодоод хэн нэгний өмнө би буруутай гэж өөрийгөө хараах юм бол өөр рүүгээ сөнөөгч програм явуулж байна гэсэн үг. Хэрвээ та хэн нэгэн рүү сөнөөгч програм, жишээ нь үзэн ядалтын програм явуулж байгаа бол мөн өөрийгөө дам сөнөөж байна гэсэн үг. Өөр хүн лөө сөрөг бодол явуулснараа та өөрөө өөрийгөө үгүйсгэж байгаа юм аа. Нэгэн эмэгтэй надад хандсан юм л да. Тэр савны хор тавдартай. Хүүхэд байхаасаа эхлэн эмэгтэйлэг чанартай эргэлзэж өөрийгөө голдог байж. Нөхөрд гарснаасаа хойш өөрийг нь голох бүрд нөхөртөө гомддог байж. Тэгсэг нөхөр нь архиудаг болж амьдрал нь бөөх хэрүүл зовлон болжээ. Түүний далд ухамсартай харилцахад дараах дүр зураг харагдсан юм. Үүнд олон жил нөхөртөө гомдож явснаас хор тавдар үүссэн бол харин эмэгтэйлэг чанараа хүүхэд наснаас голж эхэлснээс болж савнд нь хавдар үүссэн байна. Энэ нь хүүхэд байхаас нь тогтмол ирдэггүй байсан сарын тэмдгээр нь илэрдэг байжээ. Яагаад сав нь өвдөө гэвэл эмэгтэй хүнийг илэрхийлдэг эрхтэн бол энэ юм. Гэхдээ түүний энэ өвчин ээжээс нь дамжиж ирж. Ингээд энэ эмэгтэй өөрийнх нь өвчин эрэгтэйчүүдэд болон өөртөө хандах өөрийнх нь хандлагаас болдог гэдгийг ойлгосон юм а. Тэгээд маш удаан хугацаанд эмчилгээнд явж өөртөө эрэгтэйчүүдэд хандах хандлагаа өөрчилснөөр хавдарч алга болж нөхөр нь жарих ухаан болж амьдрал нь шал өөр болсон гэмэлээ. Энд тэмдэглэж хэлэхэд тэр эмэгтэй амьдралаа өөрчлөх юмсан, өвчнөө эдгэх юмсан гэж үнэн сэтгэлээсээ хүсэж өөртөөгөө маш их ажиллаж дотоод сэтгэлдээгээ хичээж харилцсан юм а. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг биелүүлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байт юм а. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5